2030 он гэхэд бид нар ядууралтай тэмцэн гээд дэлхийд даяараа 160 эдэн улс нийлээд гарын үсгээд зурцсан ийм тунхаглал байна. Гэтэл 2030 онд дуусгах тэр ядуурлыг байхгүй болгоход хамгийн сөрөг нөлөөлж байгаа нь энэ авилга өөрөө байна. Олон улсын түвшинд дотоодын нийт улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүний 2% нь авилгад явж гин гэж ийм тооцоо гаргасан. Энэ бодит байдал дээр энэ тооцоо 2% чинь бүр үүнээс өндөр дүнтэй байх магадaltaй гэдэг ийм тооцоолол судалгаа бас гарцсан байгаамаа. За Монгол улсын хувьд болохоор Азийн сан гэх мэт байгууллагууд бизнес дэх авилга, ер нь бизнесийн орчинд сөрөг нөлөөлж байгаа энэ авилгыг бас судалсан тоонууд маш их байдаг. За тэгэхээр энэ санал хураах гээд гишүүд ороод ирснийг далимдуулаад урайлахад 126 гишүүн бид энэ анхны 126 гэд маш их ярьж байгаа. Энэ 126-гийн түүхэнд үлдэх гол гавьяа энэ авилгатай тэмцэж чадвал энэ гол бас гавьяа бахархал болж үлдээ шүү.